Сайн байцгаана уу? 2 дахь удаагийн бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн ярилцах зочин хөтлөгчөөр маань Ганабел коуч дүүийн коуч, сургагч багч Сарамгаа найзгаа барьсан. За тэгээ урилга хүлээж аваад ирсэнд баярлалаа. За баярлалаа. Сайхан ярилцъя. За тийм. За тэгээд цэвэр номын хүрээнд хоёлаа цэвэр гэдэг ойлголтын талаар ярилцъя. За одоо би ингээд зочин хөтлөгчийн байр сууриас өнөөдөр энэ подкастыг та бүхэнтэйгээ бол өрнүүлэх нэ. Тийм учраас миний зүгээс бол коуч хүн юу хийдэг вэ гэхээр асуулт асуудаг. Тэгэхээр найзаасаа асуултаа асуугаа явчих. Тэгээ өмнөх подкастыг бол сонссон. Зэгцтэй байх дүрийн тухай ярьжсэн тий. Хүн ингэж олон дүр үүсгэсэн байдаг. Тэр олон дүр дундаа ядардаг тий. Хинд юу ярьснаа сандаггүй. Тэгэл санах хэрэгтэй болчтой. Тий, санах хэрэгтэй болдог. Тий, хамаг нууцаа 10 хүнд ярьсан юм уу 5 хүнд ярьснаач мэдэхгүй ингээ олон дүр дотор төөрдөг тий. Тэр тухай ярьжсэн тий. Тэгээ өөрийгөө таньж мэдэх тухай юм болов уу гэж би ойлгож байгаа. Цэгцлэх ном тий. Тэгээ цэгц номыг уншихаар нэг тийм үгээ бодож эхэлж гин, амьдралаа бодож эхэлж гин. Миний амьдрал яг миний цэгцтэй байгаа мó үгүй мүү тий. Энэ тухайд би бол тунгаан бодсон. Тэр ном дээр бол тэгээд нөгөө бичиглэлийн арга барил нь бол маш онцгой. Одоо хүүхдээс одоо дээр үеийн тий. Тийм хаягтай өрмөн тий. Айгу тэгж сонирхолтойгоор бичигдсэн надад бас их таалагддаг. Яагаад ч юм цаанаасаа нэг тийм эрчим энергитэй юм шиг санагдчихсан. Тэгээд хоёр дахь ном маань цэвэр гэсэн нэртэй. Тэгээд өнөөдрийн подкаст бас цэвэр гэсэн агуулгын доор явагдах юм байна. Тэгэд яагаад энэ хоёр дахь ном бичих болсон бэ? Тэр шалтгаанаа хуваалцаач. Нөгөө цэгцийг уншаад цэгцрээ гэд шийдвэр гаргасан уу чи? Тийм би нөгөө минималист амьдралыг ерөнхийдөө амьдралын хэм маяг болохыг гээд ерөнхийдөө 5 жилийн турш одоо цэгцэлж яваа гэх юм уу. Тэгээ яг тэрэн дээр бол цэгц ном бол илүү их гүн гүнзгийгээр бодлын төвшөнд, ухамсарын төвшөнд цэгцрэх одоо тэр арга ухаан дотор нь байгааг бол анзаарсан. Тэгээд ер нь бол нэлээд их эрчим энергитэй гэх юм уу. Тийм ном санагдсан. Тэгэхээр хэрэгтэй үед нь орж ирсэн ба шүү дээ тий. Тийм. Цэврийн тухайд болохоор одоо ингэсэн. Цэгцийг биччихэд за цэгцрээ гэдэг нэг тийм шийдвэр гаргалт орж ирээд дотроос ингээд чадах юм болох юм байна гэд. Тэгээ нэг хэсэг явсан чинь болж исэн. Зарим юмнууд бол болж исэн. Ахын төвшөнд гэр орон ингээ хувцсунаар хувцсны шиг галтгоогоо ингээ цэгцлээд тэгсэн чинь дотоодын юмнууд цэгцэрч өгөх байгаадсэн. Ажиллаад байгаа хэрнээ ахаад юм гарч ирээд маш их эго гарч ирээд бардам зан гарч ирээ тий. Тэгээ бүр нэг хэсэг нөгөө эготойгоо бардам зантайгаа ажиллаад ямар их дуустгүй юм бэ? Яагаад би юм их эготой бардам юм бэ гэж бодоод эго гэдэг үгнээсээ ингээ бараг травматай болоод ингээ зугтдаг болох хэмжээнд. Тэгээ нөгөө тэр цэгцэнгээд олдож өгөхгүй. Тэгэнгүүт над дээр анзаараад одоо туршигдаад гэх юм уу тий тэр ном бичигдээд туршигдаад за уншсан хүмүүс ерөнхийдөө нэг иймэрхүү шилжилт хийгээд ийм үр дүнд хүрээд хүрхсэн чинь бас болохгүй байна гэдэг ямиг олж хараад тий гэдэг юм одоо цаанаасаа дараагийн төвшөнд бичигдэж орж ирээд илүү мотордож өгч байгаа зүйл нь цэвэр гэдэг судар номоор орж ирсэн гэсэн. Тэр нөгөө цэгцрийгээд чадахгүй байгаа зүйлүүд нь цэврээр илүү агсан төвшөнд бичигдэж орж ирсэн. Ойлгомжтой. Нэг л тийм дутуу мэдрэмж байна тий. Тэгэнгүүт одоо мэдээж ямар нэгэн зүйлийг одоо шат дараалтай анхан шат дунд шат одоо агсан шат гэж явдаг штэ тэгэхээр дараагийн шатнд нь одоо тухайн хүн өөртөө ажиллах боломж юм байна. Тэгэхээр цэгц номыг уншсан хүн цэвэр номыг хоёр дахьт нь уншина гэсэн үг тийм ээ. За ойлголоо. Бичсэн шалтгаан нь бол тийм одоо жишээ нь ингээл нэг эвгүй үг хэлдэг ч юм уу байж тээ тий. Тэгээ тэр үгийг хэлэхээ би болиё. Энэ одоо хараалын үг ч юм уу энийг хэлэхээ болиё гэдэг ингээд тархиараа бодоод байгаа хэрнээ ухамсаргүйгээр ингээд хэлчихэд штэ. Тэгэхээр тэр үгийг хэлэхэд яг ямар мэдрэмж аваад байгаа юм? Стрессээ тайлж хэлээд байгаа юм уу? Тэгвэл тэр стресстэй байгаа шалтгаан нь өөрөө цэвэрлэгдэж үг наан цэгцэрх гэдэг байгаа. Углуур гарна цаанаас нь углуур гарна шийдэх тэр гарц нь өөрөө цэвэр юм байна. Зөв. Гэхдээ тэр цэвэрт
шууд бид нар яваад орчихгүй наананд цэгцгэдэг зүйлийг хийж ингэж хөрхөн бэлтгэлээ хийж агаад тийш явж орох гэдэг. Гэсэн санаагаар бичигдсэн. Номон дээр даалт ухамсарын тухай ярьсан байсан тий. Тэгэхээр нөгөө цаанаас нь углуургаас нь цэгцлэх хэрэгтэй гэсэн. Даалт ухамсар гэж юу юм бэ? Хүмүүс бол маш ихээр тайлбарсан байдаг шүү дээ. Тэгээ YouTube-ээр дүүрэн даалт ухамсарын тухай тайлбарсан байдаг. Гэхдээ ямар өнгөөр яаж тайлбарлахаас хамаарат хүмүүс ойлгоод ах шиг байна. Тэгэхээр таны хувьд даалт ухамсар гэж юу юм бэ? За цэвэр номын их сурвалжаараа бариад ярихаар ухамсар гэдэг зүйл байна уу гэхээр байхгүй. Одоо би Сарангагийн ухамсарыг харъя гэвэл байхгүй. Тэ харагдахгүй, баригдахгүй, үзэгдэхгүй гэхдээ байгаад байгаа. Яг тэрнтэй адилхан нөгөө бүх юм арга бэлэг гэдэг тогтолцоон дээр яваад өдөр шөнө нэр юм тэнгэр газар нэмэх хасах гэж явж байгаа гэж үзэх юм бол ухамсар гэдэг зүйл бол байна. Тэр мөнхийн сайжрах, мөнхийн хөгжих, мөнхийн хөдөлгөөнд байх тэр одоо орш ертөнцийн хуулиараа ингэ байж лээ. Тэ одоо нийтийн ухамсар, нэгдсэн ухамсар гэдэг юм. Тэгэнгүүт тэр ухамсар гэдэг зүйл далдад байгаад байгаа бол ил ухамсар гэж бас байх гэдэг нь тий. Тэгээд далд хэрний ил юм шиг нөлөөлөл үзүүлж орж ирээд байна гэдэг байдлаар тайлагдах гэдэг гэсэн. Тэгэхээр тэр яагаад далд байгаад байгаа юм гэхээр бидний одоо юу гэдгийг ээжийнхаа гизэнд бүрэлдэхээс эхлээд 5 м хөөрэ дамжуулаад авч ирсэн мэдрэмжүүд нэг орон зайд те сэтгэл гэдэг орон зайд цуглараад архив үүсээд фолдер үүсээд хадгалагдаад энэ чин гомдол юм байна, энэ чин хайр юм байна, энэ гоё юм байна, энэ муухай юм байна, ус гэж юм байна, гал гэж юм байна. Ингээ фолдер үүсч явсараад сүултээ нөгөөд нь ихтэй тэрхээр ингээд нөөцлөгдөх нь штэ тий даршлагдаад гарагдаад за тэгээд тэр ихний мэдээллүүд бол ерөөхдөө хуучин мэдээлэл болоод байнга шинжлэгдэж яваад байгаа. Эргээд нөгөө 30 нас хүрсэн байж хад 3 настай үеийн тэнд үүсгэсэн фолдер тэг болоод байгаа. Саад болоод байгаа болж таарч байгаа. Тэгэхээр тэр чинь бид нар одоо нөгөө компьютер шиг явж ороод энд миний 3 насны файл байж гэн 2 насны фолдер байж гэн гэдэг юм байхгүй хэрнээ байгаад нь штэ. Тэгэхээр далд ухамсар гэж нэрлэдэг байгаа юм байна. Зүгээр энгийнээр буулгаад харах юм бол бидний мэдээлэл энергийн орон зай. Гэхдээ цэгцтэй. Энэ усны тухай мэдээлэл шүү. Энэ одоо юу гэдэг чинь үзий ядалтын тухай мэдээлэл шүү гэдэг ингээд авч ирсэн мэдрэмжүүд яг ижил-ижлэр ингээд архивлагдчихдаг байна. Тэрийг далд ухамсар гэж нэрлэдэг. Ер нь бол бидний үүсгэсэн мэдээлэл энерги гэж ойлгож байна. За. Өөрөө чи ярьсан ярианаас үзэхэд одоо ингээ хүнд ингээд далд ухамсар тий үүсдэг. Тэгээ тэр дотор нь бол маш их мэдээлэлүүд байд юм байна. За тэгэхээр энэ подкастыг үзэж байгаа хүмүүс бол ингээд өөрийгөө одоо цэгц номоор таниад цэгцлээд тэгээ цэвэр гэдэг номоор дамжуулж өөрийнхөө далд ухамсарыг шинжилж болно гэсэн үг үү? Тий. Тэгэхээр мэдээж юм цэвэр ярьж байгаа юм чинь бохор зүйл байна тийм ээ. Бохор замраагүй. Тэгээ хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу нэг юм дурсамж байгаад байна шүү дээ бидний дотор тийм. Тэрийг яах вэ? Яаж ангаах вэ? Яаж цэвэрлэх вэ? Юу хэрэгтэй вэ? Яг үнэн. Цэвэр уулаасаа бид нар анханасаа цэвэр төрж байгаа. Цэвэр мэдээллээ, цэвэр өгөгдлөө, цэвэр авьяасаа, тэг гений мэдээллүүдэд тэгээд сайхан цэвэрхэн ингээд цагаан цаас шиг төрлөө. За ээжээсээ төрөөд нөгөө анхны амьслаа татаад ваа гэл ингээл шарлал гараад ирэхэд анх чихэнд нь ямар аваа орж ирсэн те. Им чинь ямар хөөр хөөхтэй, ямар муухай хөөхтэй гэдэг юм уу. Эсвэл энэ нэг юм чинь гэл тэгдэм юм уу те. Ингээд янз бүрийн орчин нөхцөл харилцаа хандлага ингээд мэдрэмж энерги дээр унж ийн гэж төсөөлөхөд тэндээс эхлээл ингээд бичигтэй. Ер нь бол гидсэндээ ч гэсэн бичигтэй явчих чинь гэж үзээд штэ те. Тэгэхээр нөгөө юм сөрөг таагүй мэдрэмжүүд байнга ингээд ерөөсө цаг орон зай харгалцахгүй бичигдчихдэг болж тарж байгаа. Нялх хүүхд орон дээр үлгэдэг хүүхд унтж байхад хажууд нь аавч хоёр нь маргалж байгаа бол тэр бичигдчихлээ. Хажууд нь сайн сайхан юм яриад хүүхдийн хадлаар ирээдүйн талаар сайхан юм ярьж ивэл бас бичигдчихлээ тий. Тэгэхээр ингээд нөгөө тэр бохир зүйлүүд маань хураагдаж явсараагаад тэртээ нөгөө сайнч байгаа, саарнч байгаа учраас амьдрал дээр харилцаан дээр тэр бүх зүйлүүд нэг мэтгэд ингээд нөгөө одоо үнэртдэг бол ингээ үнэртгээр тий мөнхийн үнэртгээр эсвэл ингээ нөгөө даршилсан өөрсдөө шиг ингээ эсэглэн болцсон тэр их гомдол өс шорсол ч юм уу одоо юу чинь тий ямар ч гэсэн тийм гоё нэг цэцэг шиг юм үнэртэхгүй байгаад шүү дээ тий тэр ямыг л цэвэрлэх ёстой
Буюу бид нар анх байсан нөгөө цэвэр мөн чанар дээрээ очих. Цэвэр мөн чанартаараа очих юм бол илүү дутуу хогноосоо салаад гоё хөнгөн болох гээд байгаа. Зөөлөн болох гээд байгаа. Яг хайрын мөн чанартаараа очих гээд байгаа. Тэгээ яаж цэвэрлэх вэ? Яаж цэвэрлэх вэ гэхээр одоо юу гэдгийг ухамсарын түвшинд бид нар цэвэр гэдэг нэг тийм орон зай руу явах гээд байна. Эсвэл цэвэр байх тэр нэг төлөв байдлын нөхцөл рүү шилжих гээд байна. За. Оюун санааны түвшинд шилжих хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр тийшээ орохын тулд эхлээд би бохор байна гэдэг үглийн зөвшөөрнө. Би бохор юм байна. Одоо байгаа байдал маань хангалттай биш юм байна. Мэдээж тэр айгу гоё биш байдаг тий. Би эгото гэдэг үглийн зөвшөөрөхд хэцүү байсан. Яагаад тэгэхээр бид нар ингээд нөгөө ямар нэгэн зүйл дутуу байгаад байгаа болгоныг нэг юмар нөхөн тий аяг хагарцсан бол цавууд нь скотчт нь тэгэхээр дутуу байгаа орон зайнуудыг нэг юмар нөхсөрөөд эгото болцсон байгаа тэрэндээ дасцсан байгаа тухтаа байгаа. Гэтэл нөгөөдгийч ингээд маска хуулангууд өвдөн. Гэхдээ энийг бүлээн зөвшөөрөөд би ер нь цэвэр авах хэрэгтэй юм байна. Тунгалаг авах хэрэгтэй юм байна. Цэвэр ухамсартай байх хэрэгтэй юм байна. Цэвэр одоо тэр өөрийнхөө мөн чанараар урших юм бол эргээд би өөрөө гоё авах гэдэг шүү дээ. Яагаад энийг ингээд цэвэр болох гэдэг юм гэхээр би өөртөө л гоё амьдрах гэдэг. Тайван амьдрах гэдэг. Таавар амьдрах гэдэг болж байна. Тэгэхээр яаж цэвэрлэх вэ гэхээр бохор байгаагаа эхлээд бүлээн зөвшөөрөх. Юу бохор байгаагаа таних. Цэвэрлэх тухай, цэвэр байх тухай ярьсан тий. Тэгэхээр хүн өөрөө ихтэй бохор гэдгийг бүлээн зөвшөөрөөд ер нь би нэг цэвэрлэх шаардлагатай юм байна тий. Надад нэг юм бохор гэхээс илүү сүрэг юм ихтгэл өмчлүүд байгаа юм байна. Тэр чинь надад нэг юм тавгүй байна, хэцүү байна гэсэн мэдрэмж авчлаа шүү дээ. Бүлээн зөвшөөрчлөө тий. Тэрний дараа ямар арга хэрэглэх юм бол тэр зүйлийг цэвэрлэж болох вэ гэдэг асуулт байна. За. Бүлээн зөвшөөрөл дээр нэрээ нэг юм ярмаар санагдчихлаа. Ярихад ингээ аягүй амархан байгаад идэг тий. Одоо байгаа асуудлаа бүлээн зөвшөөр, одоо байгаа асуудалтаа бууж өг, тэгжиж шийдэгдэнэ гэл ингээд. Тэгээ яг сургалтын дээр ч юм уу, коуч уулзалтан дээр ингээ хүмүүсийг харж ахаар манай аавч төгсгөн байхгүй юу? Миний ээж чинь бурхан шүү хүн байхгүй юу? Би одоо аав ээжтэйгээ байсан амьдрал хүүхэд наснаасаа янз бүрийн тийм сөрөг мэдрэмж энэ авч байгаагүй. Надад баг ингээд цэгцээ алдсан байгаа тийм шарах трама ч юм уу байхгүй гэд ингээд нөгөө хаалтай байддаг. Бүлээн зөвшөөрөх дургүй байгаад иддэг. Тэгээд яг ингээд цаашаа ингээд дахин уулзалт хийгээд ч юм уу ухаад яриулаад ахаар бүр том юм бичдэг. Харьцангуй том юм бичдэг. Тэнгүүд нөгөө далд ухамсар тэрийг ингээ хаач чинь нөгөө талаасаа тэр хүн тишээ орох нөгөө цаанаасаа ингээ дургуйгаад байна тий. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрөл гэдэг зүйлийг бас тодорхой хэмжээний нөгөө чиглүүлэхтэй цаашаагаа би яаж гарах уу, яаж уучлал болгох уу, яаж ухаарал болгож хувирах уу гэдгээ чиглүүлэг авч иж орохгүй бол бас нөгөө стресстэй дөрвөлжлүүлээд ингээд мэдээлэл баахан фолдер файл нээждэг, задгаа яваад идэг. Ямар бас орох юм бэ гэж утсан. Тийм. Тэгээд хэрэг хүлээн зөвшөөрөөд нэрээ бичи юм биш дээ. Биш яа хатаарх хүмүүссэн биш дээ тий. Гэт ингээд ороод ирэх юм бол цэвэрлэх арга нь бол нөгөө далд байгаа зүйл учраас энергийн түвшинд л цэвэрлэнэ гэсэн үг. Энергийн түвшинд л цэвэрлэнэ. Түүнээс одоо тий сарагийн далд ухамсарыг цэвэрлэе, ухамсарт байгаа юмыг цэвэрлэе гэдэг ингээд ах боломжгүй. Боддоор гэхдээ нөгөө бодит хийгээд бодит бус хоёр чинь зэрэгцэж орж байгаа учраас тийшээгээ орох боломж нь бол ерөөсөө л төвлөрөл, анзаарга. Одоо хүмүүсийн нийтлэг ойлгодоор бол бясалгал. Тийм. Тэгэхээр нөгөө бясалгал гэхээр бид нарт ямар нэг тийм нийтлэг дүр үссэн байх нэхэр ингээл сайхан хөгжим сонсоод гэл ингээд суугаад идэг гэдэг шүү дээ тий. Үгүй байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээнд тэр хөгжмийн давтамж, аяны давтамжийг авна, дотгошоогоо л орно. Өөрлөгөө ороод хаана ямар нэртэй фолдер файлууд байна, вирусүүд байна, програмууд байна, аль програм нь гацсан байна, аль нь апдейт нь хичээн тий. Ингээд тийшээгээ ороод энд чи юм байгаа юм шүү дээ. Энэ ийм юм болцсон юм биш үү гэд таньж гаргаж ирээл. Тэгээд тэрнтэйгээ ажиллана гэдэг нь тэнд байгаа нэг мэдээлэл байна. Тэр мэдээлэл нь харахад ингээд бохор мэдрэмж өгөөд гомдол үүсгээд ингээд зэв хүргээд байгаа хэрнээ яг мөн чанарт нь ороод яг ямар үйл явдал болцсон юм. Тэгээ ээж маань намайг муухай үгээр хэлээ загнаад гомдооц юм бол
ээжид яг ямар байсан, надад яг ямар байсан, тэр үйл явдалтай юу болсон гэдэг тал талаас нь ингээд нэрээд таниад мэдрээд мэдрэмж байгаа даа байхгүй тэр мэдээлгээд байгаа нь яг үүндээ мэдрэмж ч асуусан. Тэрийг ингээд ажиллаад ухаарад ирэхээр тэр зүйл цэвэрлэгдчихэж байгаа. Ухаарл, ажиглалт, хүлээн зөвшөөрөл. За дээрэс нь тэндээсээ нөгөө нэг хувиргах гэдэг нэг үгийг хэллээ шүү дээ. Тэр юуг одоо дурсамжийг тэр хувиргалтын тухаас тайлбарлаж байна. Тийм, хувиргалт гэхээр яг ерөнхийдөө ер нь бол тэр ухаарлыг бид сөрөг мэдээллийг эрг рүү хувиргачихж байгаа. Гэхдээ тэр нь за ээж намайг алгацсан шүү гэдгийг ээж намайг алгадаагүй шүү гэж хэлвэл одоо бас жоохон хүчилсэн хувилбар болчих гээд байна тий. Гэтэл ээж яг яагаад намайг алгадцсан гэдэг ч юм уу. Тэрийг ингээ бүх бодит байдал нөгөө ямар үйл явдал болсон бүх юмнаас нь ингэж харж агаад мэдрээд би ч гэсэн ээж оронд байсан бол ингэ хэлсэн юм шүү дээ. Ч юм уу тий. Ингээд ухаарлуудыг бүр ингээд тул тал аваад ирэхэр чинь тэр мэдээлэл өөрөө задраад өөрөө хайр болоод сулраад чөлөөлөгдөд нэг цоож түгжээсэн бол цоож нь тайлаглаад уян тайлагдаад онцчигт нь тайлагдаад хоп гэдгээр эндээс нэг юм гой сулраад гараад ирж байгаа. Зай гараад. Зөв. Яг сарниж байгаа юм шиг. Тийм. Гэхдээ тэр нь гэрэл болчихж байгаа. Хайр энерги нэмэгдчихэж байгаа. Зөв гэдэг мэдрэмж. Хайр болж хувирч. Хайр ухаарлын нөгөө талд ухаарл тэнцүү хайр байгаа даа. Тэгэхээр бид нар нөгөө анханасаа амьдарч байгаа нийтлэг мөн чанар маань ухаарах, суралцах. Хоол идэхин төлөө бид нар амьдраад байгаа биш. Юм хийж сурах, сайжрах, тэгингээ ухаарах. Ухаарахын хэрээр ухамсар тэлэгдэх, гэрлээ тэлэх, хүчээ тэлэх, дотоод хүчээ нэмэгдүүлэх. Энэ юмны төлөө яваад байгаа. Тэгэхээр өнгөрсөнд байгаа тэр сөрөг ихтгэл үнэмшлүү те тэр бохор зүйлүүд гэх юм уу те тэндээсээ хизээ хаана хэрхэн яаж үүсэх вэ гэдгийг олж илрүүлээд тэндээсээ эерэг болгож хараад эерэг талаас нь ч юм уу те тэгээд ухаарад тэндээс юу суралцав те жишээлбэл ээж алгацсан гэсэн те сая те ягаа алгацсан өөмөлсөн байж болно те болохгүй хараалын үг хэлсэн байж болно те тэгэхээр тэрийг ахиж хэлж болохгүй юм байна гэдэг зүйлийг суралцах те ингээ харчингууд нэрэл энгийн зүйл зүгээр л нэг энгийн зүйл тэгтэл бид нар ингээ насан туршдаа цээжиндээ зүрхэндээ тэгээ гомдоо хөндрүүлээ явцсан байлдаг тий. Энэ саяхны жишээс нэг 10 жил ингээд надад гомдцсон. Би мдээгүй. Тэгээ нөгөө нэг гомдсон үнэн нь болохоор мэдээд байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь одоо ингээд хажууд нь ингээд хүний дэргэд нэг юм миний хийсэн зүйлийг яриаггүй гэдэг ч юм уу тий. Миний хийгээгүй зүйлийн төлөө надад гомдсон. Тэгээ би боддог байхгүй юу? Зарим хүмүүс одоо ингээд халамжилсангүй ч юм уу тий. Эсвэл нэг санаачлаг гаргаад тэгсэнгүү гэд гомдсон байдаг штэ. Ясмин дээр тэр хүн нөгөөнийхөө хийсэн бүх зүйлийг өгөөсгчдөг тий. Тэгээ эргээр харах хамгийн зөв арга болохоор тэр хүн юу надад миний төлөө хийж өгсөн юм бэ гэдгийг би бодохоор эрэг одоо тэр хандлагыг өөрчилж чадаад байгаа юм санагдчихсан миний хувьд бол. Тэр хувиргалтуудыг бол тэгж хийж болох нь тий. За тэгээд энэ ярианаас нэг хайрын тухай ярьлаа тий. Хайр гэдэг мэдрэмж өөрөө ямар хэрэгтэй юм бэ? Ямар учиртай юм бэ? Тэгээ бас гэрэл ярьсан тий. Тэгэхээр энэ хоёрын хуйлтай холбоог бас сонсогч нартай тайлбарлаж өгөөч гэж хүсэж. Одоо өнгөц харах юм бол ингээд энд нэг юм 5 физик бий сууж штэ тий. Үстэй, ястай, цустай, тий ингээд нэг арьстай, хэдэн килограмм арьстай чи. Энэ бол нөгөө ил бодит байдал. Гэтэл чин бид нар оюун санаа, ухамсар, сэтгэл, бодол, мэдрэмж гэдэг зүйл чи хаана байгаа юм? Дотор байгаа л гэдэг тэр чи яг уушгин дээр байгаа юм уу? Яг зүрхэн дээр байрлаад байгаа юм уу? Тэ хайр яг зүрхэн дээр байрлаад байгаа юм уу? Эрентгэнээр харагдах юм уугүй те. Тэгэхээр нөгөө юм бид нарын далд бие буюу нарийн бие, энергийн бие, сүнсэн бие, гэрлэн бие одоо уламжлалаар бол ер нь нарийн бие, сэтгэл бие л гэж яриад шүү дээ те. Тэгэхээр тэр нэг зүйл байна. Буюу харагдахгүй байгаа ч гэсэн үнэртэй дэдэг сэтгэл хүнд байд юм байна. Тэрийг хүний үнэр гэж нэрлэдэг юм байна тий. Тэгээд хүний одоо нөгөө нүүрэндээ галтай нүдэндээ цогтоо гэж яриад байгаа чинь тэр 7 үрдүүд нь эргэлтэн зөв бүрэн дүрэн ажиллахаараа
хүрдүүдийнхэн тэр эрчим энерги нүдэн дээрээ ингэж асаж гарч ирдэг болохоор тэр хүн зөв сэтгэлдээ зөв үйлдэл бодолтой зэгцтэй цэвэр байх юм бол тэр нүдэн дээр нь нүүрэн дээр нь бичигдсэн явж идэг болохоор монгол хүмүүс тэрийг таньдаг байсан байдаг. Тэгэхээр ингээд нөгөө харагдаж байгаа байдлаас гадна бид нар дотоод хүн дотоод бие гэдэг зүйл байгаа. Тэр зүйл дээр маш их мэдээллүүд явж байгаа. Бараг гол мэдээлэл, гол хөгжил юмнууд маань энд явж байгаа. Энэ физик бие бол яг үүндээ бидний одоо хувцс энэ төрөлтөд энэ 70-80 жил төр зүр өмсөж хэрэглээд хөгжлийг бүтээгээд хийх юм аяагээд баярлаа баяртаа гэд ингээд цаашаа явж байгаа хүмүүс маань. Тэгэхээр хайр маань анханасаа энд эрэхтэй бүтэхтэй тээж ирсэн зүйл. Анханасаа бүтсэн зүйл тэр имис тэ им бэлгийн 2 ч нөгөө нэгтгэрээ маш их хэмжээний бараг ингээд салют будаж байгаа тэний гэрэл тесрэлт болд юм байна гэж сүлд судалгаа гарсан шүү дээ тэ. Тэгэхээр тэр чинь өөрөө бас нэг юм гэрлийн нэгдэл болоод ороод ирж шүү дээ тэ. Пак. Дээрэс нь нөгөө тэр ургаж байгаа махан бие дээр анхны зүрхний цохилд орж ирээ сүнсэн бие орж ирээ суулаа. За ийм өгөгдөлтөө ийм авьяастай ийм хүн төрлөө шүү ийм хийн шүү. Ингээд бүтэн гэрэл бид нар тэнд хайр турж байгаа байхгүй. Цаанаасаа үүсгэхтэй. Хайр хийсэн биш үү тий. Бүх хүн хайр болж таарж штэ. Анханасаа хайр. Тий. Анханасаа хайр, мөн чанартай хайр. Тэгээд яг нөгөө эмхтэй хүн ингээд төрсний дараа нэг тийм өрөлддөг штэ. Тэр нөгөө өвдөөл ингээл дуншаал тэр өндөр орлоо өрөөрөө орж яхад ингээл бүх юм бүрхэг юм санагдаж байгаа л төрөөл хүүхдэд тэрэл гараад ирэхээр байсан л имлэг байсан л ор байсан л коридор им суулагч нар байгаар ингээл өөр нүдээр хараад ингээд нэг гол зураал уйраал уйсаал тэр нөгөө хайрын мөн чанар гэдэг ах чуулан тэр юм бэл. Тим зөөлөн уран яруу одоо айдуу одоо юу гэдэг нэг тийм зөөлөн бидний амьдрал бол тэр чигээр тийм байх хэрэгтэй аах. Тэг бид нар ингээд дайн, байлдаан, тулаан, тэмцэл, өрсөлдөө ингээд нэг тийм хэцүү зүйл болгож хуурах чад байгаа. Өөрөө цэвэр биш болчиход байгаа. Зүйл. Дотор байгаа зүйлээ бид нар жоохон дарчаад илүү гадна талд яваад байгаа. Учираас би хайр гэдгээ мартчихад байна. Би өөрөө хайраа улам дэлээд, улам нэмэгдүүлээд аль болох олон хүнд хайрыг өгөөд түгээгээд буцахаар ирсэн гэдгээ бид нар бас мартцсан. Тэгэд энийгээ санаад дотроосоо мэдрээд ирэхээрээ нэр тийм биш үү гэж яриад байгааг одоо сүнсний сэрэлт ч юм уу нэрлээд шүү дээ. Өөрийгөө олох, өөрийгөө таних ч гэдэг юм тий. Гайхалтай. Тэгэхээр нөгөө тесрэлт болдог гэдээ ярьсан шүү дээ сая тий. Тэр тесрэлт маань өөрөө бас гэрлийн мөн чанартай байгаа тийм тий. Тэр гэрлэл үгүй гэж бас ярьдаг шүү дээ тий. Тэгхийн болвол яг энэ дотоод байгаа тэр сүрэг дурсам, сүрэг итгэл үнэмшлүүд, тэр бохор зүйлүүд маань хайрын тусламжтай цэвэрлэгдэх боломжтой гэсэн. Өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг санах. Тэгэл баг хоромхон зур зарим тохиолдолд бас хийгдэж болох нэ гэдэг тесрэлт шиг тий байж болох юм байна. Тий. Гэдэг мэдрэмж авлаа. Тий яг нөгөө ингээл эхний үедээ бол дадуулж хахад за эготойгоо ажиллая. За би ягаад эготой болцсон ингээд нэлээд удаан хугацаагаар төвлөрч бясалгаж суух хэрэгцээнүүд гарна. Дадаад ирэхээр ингээд бараг автобус унаанд суугаад явж байхдаа хажуугаар зурсан хүн, хажууд хоёр хүний яриа болж байгаа тэр надад имзэг тусч орж ирж ивэл миний дотор ийм файл байгаа юм биш үү? Тэгээ нэг хин нэгэн хүнтэй харилцаанд ороход тэн дээр л надад имзэглэл үүсэл, шарах үүсэл, таталцал үүсэл, зүхтаалт үүсэл ч юм уу тийм л байгаа бол над дотор тэр нөхөр явж байгаа гэдгийг таниал орохоор ингээд сүултээ ингээд надад нөгөө автобусны бишээ жолоо ирж байхдаа кеглийн дасгал хийдэг гэдэг шиг юм болно гэсэн үг. Энэ нөгөө дадлолоо суух тэр чадвар нь улаасаа биднэрт байгаа учраас тэгээд болчихно гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр алхам тутамдаа хийж байгаа зүйлдээ өөрийгөө анзаарах юм тий. Тэгээ реакшн үзүүлээд ах юм бол за надад нэг ийм сөрөг мэдрэмж байна шүү гэдгээ барьж аваад тэгээд тэрнтэйгээ яг ноцолтоо тэрийг одоо ингээд амгаах тал дээр ажиллаад тэгээ дараагийнхаа амиг бүр анаа сууж яах нь шүү дээ. Дараагийнхны ингээд чөлөөлт хийх нэг тийм чөлөөлтийн амт байдаг тий. Хөнгөрөөд би ч гэсэн бас амт нэг харцсан яваа. Үнэхээр сарндаг одоо ингээд дотоодоос яг тэр сүрэг итгэл өнөмшл бүр ингээд дурсаал уйлаад идэх байсан. Тэр юм ингээд байхгүй болдог, үнэхээр байхгүй болдог. Тэгээ санаа гэсэн ч бараг тэр мэдрэмж байхгүй. Хин нэгний түүхийг ингээд хайж ирж
өгүүлэг ярих гад нэг ном уншсан номныхаа хуудсыг ярих гэдэг юм шиг ингээд ой дурсамжнаас минь алга болсон тийм мэдрэмжүүдийг бол сүүлийн үед бол маш их авч байгаа. Чөлөөлтүүдийг бол бас гаргууз хийдэг. Мэдээж чиглүүлэгтээ явдаг. Тэгээ сая ярьсан тий өмнөх одоо цэгц номныхаа одоо сургалттай тий. Тэгэхээр энэ цэвэр ном маань бас сургалттай байх уу? Тэгээ чиглүүлэх шаардлагатай хүмүүстэй иймэрхүү тусалцаа үзүүлэх боломжтой юу? Энэ талаар төлөвлөсөн зүйл байгаа юу? Тийм төлөвлөсөн зүйлүүд байгаа. Төлөвлөгөөнийхөө дагуу дотоод мэдрэмжээ сонсоод ерөнхийдөө явж чинь саяын чиний яриаг сонссон чинь нэг ийм яриа байдаг шүү дээ. Чист өөрчлөжээ. Энэ хизээ юм болцсон. Өөрчлөгдчихэж. Гэт ингэ нэг шүмжлэх гэдэг шүү дээ. Тэгэхэр чин баг ингэж яриад байгаа нүрээ айгу хоцрогдчиход байгаа юм уу? Маш тийм ягшмал үцэл болчиход байгаа зү. Сараа амар атаархуу амар гээл атаархуу хүн байжгаад тэрийгэ танад зэгцэлжээд цэвэрлэгдчихлээ шүү дээ. Одоо байцсан. Би гомдомхой байжгаад байцсан. Тэгэхээр чин чин баг цагийн дотор шинжлэгдээд шүү дээ. Ухамсарын төвшөнд, хүн дотоодын төвшөнд шинжлэгдээ сайжраад дараагийнхаа юмруу яваад хахаар нөгөө мэдээлэл энерги орон зайд чинь байнга ингээ ахиц, байнга шинжлэл гараад хахаар тэр хүний яг хуучнаар нь сул дорой, өөртөө итгэлгүй, эсвэл залхуу ч юм уу тэрүүгээр нь бариад барьцаалаад байгаа ямар ч боломжгүй болчих. Өөрчлөгдөж явна шүү дээ. Тийм. Хөнгөрөх тусам тэн дээр чинь дахиад илүү эерэг мэдээлэл, эерэг хүч орж ирэх гээд байгаа. Яагаад цэвэрлэгдэх гээд байгаа юм гэхээр илүү хүччих гээд байгаа. Илүү цаашаа хийх юмаа хийх гээд илүү төвлөрөх гээд байгаа. Сайн сайхны төлөө гэдэг. Тийм ээ тий. Илүү хүчрхэг, эерэг гэрэл цацруулсан энергитэй болох гэдэг шүү дээ. Түүний тулд бид нар энэ хүнд ачаанууд тий ямар л олигтой байвал гэж тэг хүнд гомдоод уурлал явах ч одоо тэгэл нэлээд хүнд байдаг хэлэн килограмм. Тийм бодоол ингээ өнөөдөр таарахаараа хэлчихээ тий маргааш хэлчихээ нөгөөдөр хэлээгээ хэлж чадахгүй тэгээ 10 жил болсон хэлээгүй намайг гомдоос нэг хэлээгүй гэд ороод ирдэг. Тэгэхээр тэрийг бодож тээж явна гэдэг бол маш хүнд. Тийм. Харин ингээ тэрийг гаргачих юм бол маш гоё хөнгөрдөг. Тэгээ тэр мэдрэмжийг авлаа. Тэгэхээр сургалтаа ол төлөвлөж байгаа юм байна. Та хэднээс ундрмаа сургагч багш коучтайгаа холбогдоод бас сургалтыг авах боломжтой юм байна шүү. За. Цэгцээр болохоор одоо нөгөө 9 цэгц байдаг шүү дээ. Бодол үг үйлдэлгээд тэр 9 цэгц чинь яг үнэндээ бодтой. Яг ингээ аяхан тусыг тавьсан юм шиг. Бодтой цэгцлэгээ авах уу мах уу. А цэвэр болоод ирэхээр бас жоохон бодит биш юм шиг. Тэгэхээр ялцчгүй дараагийн шат нь болчиход шүү дээ тий. А тэгээд цэвэр гэдэг энэ ойлголт хаана явах уу, ямар орон зай дээр явах уу гэхээр цэвэр сэтгэлийн орон зай дээр. Одоо ингээд юу гэдгийг ундрмаа 65 кг жинтэй хүн сууж байгаа хэрнээ 10 кг гомдол, 20 кг үзэн ядалт, 5 кг атаархал, 30 кг бардамнал бүр ингээд маш хэмтээц яваад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө бидний энэ энергийн одоо юу гэдгийг орон зайд сайн сайхан юм орж салхисыг ямар ч боломж байхгүй. Ачаата. Тэгээ тэрэндээ ингээд дарагдаад яваад хахаар ямар ч сөхөө байхгүй ингээд ядраал. Тэгэл энэ амьдралыг ингээд амар ачаагээд дарцсан, ажлаа ачаагээд дарцсан яваад идэх болж тарч. Дүүрэх ч гэсэн байна те. Тэгэхээр тодорхой хэмжээнд тийм энерги орон зайд сав байна гэж үзээд байна уу? Тэр нь бол бид нар мэдээллийн сав орон зай. Байгаад байгаа. Зөв зөв. Сайтай муутай. Одоо энд аяг дуур ус байна л та. Юм хийхээр нэрээ орохгүй юм байна те. Тийм. Энийг цэвэрлээ тоослж бол бас нэг сүйтэй цайж хийх юм билүү те. Одоо ууч тийм үү те. Ухамсар гэдэг зүйлийг ингээд төсөөлвөл эн чинь нэг тийм далай шиг хязгааргүй зүйл яригдаад шүү дээ. Одоо энд сууж байгаа 5 хүний ухамсар. Яг далд ухамсар болоод тэгэхээр тэр ухамсараас сараа энэ аягаар хутгалаа, би өөрийнхөө аягаар хутгалаа. Харин тэр хутгаж байгаа хэмжээнд кофений аягны хэмжээтэй байна уу, шанагны хэмжээтэй байна уу, 40-ийн битам байна уу гэдэг нь ухамсарын тэлэлт. Нөгөө далд ухамсартайгаа хэр зэрэг ажиллаж тэлж байгаа гэдэг нь. Тэр сав ч бүр томорно. Сав томорно. Сав тэлэгдэн хамгийн гоё. Хязгааргүй цаанаасаа тэлэгдэх ёстой. Нөгөө хүүхэд үлгийтэйгөө л байгаад ахгүй ингээл өтлөх процесс явдаг шиг дотоод мөн чанараараа бид нар дандаа суралцаал сайжраал тэлэх ёстой. Тэр хайр гэдэг байгаа зүйл чинь одоо жишээ нь цэвэр номон дээр гарч байгаа. Та нар хайрыг ингээд хоёр төвшөнд бодоод байна. Сараа бид хоёр найз юм аа. Би Сараа тайртай, Сараа надад тайртай. Пак ингээд нэг хоёр үзүүртэй сум байгаад штэ тий. Тэнгүүд юм хоёр харилцаа яваад гар тэнцвэргүй
байгаад идэг. Гэтэл хайр гэдэг ойлголт чинь 3 хэлхэнд явдаг гэж үздэг байхгүй. Тэр нь эхлээд сараа өөрийгөө хайрлчин, дараа нь ундрмааг хайрлчин, дараа нь сараа ундрмаа хоёрыг хамт амьдруулж байгаа энэ Монгол улсыг, энэ дэлхийг, оршихуй ертөнцийг ирээдүйд битэрийн хүүхдүүд хоорондоо суучих юм билүү те. Эн чинь ирээдүйд буюу нөгөө үнэн мөнх гэдэг энэ 3 хэлхэн дээр холбож харах юм бол эн чинь хайр. Яагаад 3 хэлхэн дээр ихээр бүх юм чинь 3 хэлхэн дээр хамт явна, явж ирсэн. Энэ бол зам. Энээс хинч хазааж чадахгүй уучлаарай л гэдэг юм байна. Тэгэхээр нөгөө бид нар өөрийгөө хайрлах, өрөөлийг хайрлах, үнэн мөнхийг хайрлах гэдэг энэ атомын нэг юм бүтэц зураглал байдаг шүү дээ те. Яг тэрэн шиг юм одоо юу гэдгийг энд ингээд ундрмаа байж лаа гэхэд өөрийгөө хайрлна, өрөөлийг хайрлна, үнэн мөнхийг хайрлна гэдэг тийм гэрлэн бөмбөлгөн дотор оршихуй ертөнцийн зам ёсны хуулийн дотор явж байгаа гэрэлт биеуд байгаа байхгүй. Энерги биеуд. Дотоодоос харах юм бол. Энерги биеуд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрлүү одоо энергийн төвшөнд нэвтэрч ороод ингээд юмнуудаа цэвэрлээд зэгцлээд явах юм бол тэлэгдээд өнөөдөр зөвхөн өөрийгөө боддог байсан бол маргааш ах トゥ угээ бодоод нөгөөдөр хамт олноо хайрлаад тэрний маргааш нэрээ Монгол улс маань яах вэ, энэ дэлхийн маань яах вэ гэдэг байдал руу очих гээд байна. Уул нь бүгдээрээ тийм байх. Өстой боловч жаахан тийм амиа болчиход байгаа. Нөгөө саваа хумаад, гэрлээ хумаад ингээд жижигхэн болчиход байгаа бид нар. Тэгэхээр нөгөө хайр гэдэг зүйлийг бас зүрхэн дотроо хэмжих гээд байна. Хэрвээ хайрыг хэмжиж болно гэж үзэх юм бол хайр гэдэг чинь өөрөө хязгааргүй байгаа тэр оршихуй ертөнц байгаа дээ шүү дээ тий. Одоо юу гэдэг юм би ингээд төсөөлгөр нарны аймаг 9 гараг ингээд нэг юм байна шүү дээ. Бид нар чинь ингээд дэлхий гэдэг нэг юм дээр нь л байж байгаа нэг жижигхэн хөрхэн юмнууд байна шүү дээ тий. Тэгэнгүүт бүх тэр оршихуй ертөнцийн хууль энэ гаригууд чинь хоорондоо мөрөлдөхгүй байна, цаанд болохгүй байна. Тэ бүх юм зэгцтэй, ойлгомжтой хуулиараа яваад байна тий. Нөгөө тэр ямар үедээ хуулиудаараа яваад байна. Гэтэл бид нар тэр том хуулийн дотор байгаа бичил биетүүдгээр нь хуулиа зөрчиж байгаа. Нөгөө тэлэгдэх, эмх цэгцтэй байх, цэвэр байх, мөн чанараараа байх биш. Арай нэг үр жижиг савн дотор орцуучаад тэрэн дотор үзэлцээд байгаа юм шиг. ертөнцийн хууль гэж ярьлаа л да. Одоо жишээлбэл ингээд нэг халуун оронд хүн ингээд нэг юм купал нэгтэй ингээд нингэн одоо левчик төрсөнгтэй ч юм уу ингээд явахаар хүмүүс юм хилдэггүй шүү дээ. Тэр чинь нөгөө 70 эргийн хууль явагдаад байна шүү дээ тэр чинь тий. Харин өвлийн үйлрэлт хүн ингээд нүцгэн явж байвал бүр шокнд орно үстэй тий. Зүгээр маг өмсгөд л эвгүй санагддаг тий. Яг тэрэн шиг орчиндөө өөрийн гэсэн нэг юм хууль байгаад шүү дээ тий. Урмал урахын тулд хар шороо хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхэд бидний ингээд оршихуй ертөнцийн хуулийг анзаарчихгүй ингээд яг нэг тоогоон дотроо жижигхэн газар эргэлдээд байгааг ярьж ин гэж бодлоо. Тэгээд бас нөгөө саваа ингээд хэлж болдог гэсэн шүү дээ. Ухаарлаараа. За манайхаа ухаараач ээ гэж хэлчмээр санагддаг хүмүүс байдаг та. Йоо энэ бүр ухаарахгүй баг та гэд бүр нэг ойр орчинд ёо ойлгочоосэй гээл тий. Тийм хүмүүс байдаг тий. Гэтэл бид нар өөрсдөө хардаг үлээ. Бид нар ухаарах зүйл байгаа үлээ. Энийхээс харчих юм бол саваад хэлээд улам их энэ хайрыг авах гэдэг шүү дээ тий. Хайрыг мэдрэх гээд байна тий. Хязгааргүй өгч шүү дээ. Авах боломжтой. Бид нар өөрсдөө цэвэрлээд ухаарад явах юм бол тэлэлтэй ээж болох юм байна гэж би ойлголоо. Ухамсарын төвшөнд тэлэгдээд энергийн төвшөнд сав томроод бодит байдал дээр бид нарын амьдралыг харж байгаа хараад сараа нэг тийм нүмер нөөлөг түшиг гэж байдаг бол тэр маань томрох гэдэг байхгүй. Зөвхөн л миний эхнэр хүүхэд миний 5 хүүхэд л болж ивэл бус нь яах юм гэдэг чинь жижигхэн савтаагаад шүү дээ. Тэр гадаа аваа гудамдаа хүүхдүүд дутаанд байна уу юунд байна уу надад хамаагүй гээ явж итэл ирээдүйд бэрн болоод ороод ирэхээр ууршихны өвчтэй үйл энэ хамаарал тий. Тэр одоо юу гэдгийг өсөд байж байгаа хүүхдүүд ирээдүйд хулгай хийн. Гэтэл тэр хулгай хийгээд ингээд өөрийгөө эвдэж байгаа хүүхэд миний хүүхдээ ирээдүйд найз байхыг үсэх аргагүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө юм тэр том оршихуй ертөнцийн хуульч юу юм гэхээр хамтрал, нэгдэл ганцаараа бид нар яг үндэ юу ч биш. Тэгээ бүх юм ингээд бидний сайнд өнөдөр хүрээгүй. Маш олон ивэж байгаа, тэтгэж байгаа, аав ээж, эмээ өвөө дээдэс тэ ингээл агаар, хөрс, ус зүгээр ингээд тэр чигтээ бид нар хайрын оршихуйгаас авч байгаа байхгүй. Авч байгаа бүх юмыг авч байгаа, хүнсэлж байгаа. Тэгээд эргээд тэрийг аваад байгаа хэрнээ буцаагаад гарахгүй болохоор сав бас жижигрээд байна. Тэгэхээр өөрийгөө ингээд баг оршихуй ертөнцөөс ч юм уу хаанаас ч хайрыг хүлээж аваад буцаагаад өөрөөрөө дамжуулаад түгээдэг тийм тогтолцоотой. Түгэгч те одоо колонки одоо сүлээд бензин тасраад шүү дээ те. Тэрэн шиг өөрийгөө шатгуун түгээхийн нэг салбар гэж үзэх юм бол
хайр гэдэг зүйлээр өөрийгөө сайхан цэнгэлжлээ түгээг явчих хэрэгтэй болж байна. Тийм байна. Чи яг түгэж байгаа юм шиг байна. Би бүр хайрлуулаад байна. Тэгээд нөгөө түгэж чадахгүй түгжээд ирэхээр нөгөө бензиний шар гэрэл асаад байгаа мэдрэмж шүү дээ тий. Тэр чинь ингээд түгшүүр байдлаар ч юм ингээд тухгүй байдлаар илрээл ингээд стресстэй л одоо ингээд би стресстэй байна гэж хэлгээсэж бид нар ичгээ болчлаа шүү дээ. Тэр нь баг ингээд байх хэрэгтэй юм шиг. Гэтэл тэр нөгөө мөн чанарынхаа нөгөө талд гарчаал тавгаддаг болж таарч байгаа. Тэгээ эго гэдэг байгаа чинь би л гол. Тэ би амтныг агнаад их хүнсэлж болно. Арсын аваад өмсчиж болно, уулыг ухчиж болно, тэ усыг ингээд чиж болно. Би гол нь бусд нь намайг тойрон хүрээлж байгаа гэж бодоод байтал бид нар яг үнэндээ алцтай адилхан, морьтой адилхан тэр энэ том ертөнцийн л зүгээр нэг жижигхэн хэсэг нь байгаа даа. Ялгаа нь ухамсарлал. Тийм ээ. Хайрлах боломжтой ухамсарлал. Би яг подкастт өргөтчиад нэг асуултыг л асууя гэж бодоодсэн. Ер нь энэ хүний үүрэг юу юм бэ энэ? Яах гэж энэ хүмүүс 8 тэрбумуулаа ингээд байгаад идэв тий. Тэгээ би энэ аягны үүргийг бол хэлчихнэ энэ тий шингийн юм ингээд өөртөө ягаад ингээд хүнд уухад одоо юу яач чинь тий. За жишээлбэл чон тий одоо жоохон сул дорой ч юм уу одоо ингээд нэг юм одоо амьдтыг одоо идэж гин тий. Тэгээ байгалаа бас цэвэрлж гин гэх юм уу. Бас нэг өөр ингэсэн үүрэгтэй байгаа шүү дээ тий 60 орхоо 60 хөлт 60 орхоо гэнэ 60 хөлт маань ингээд хар шорооны ингээд сэрэгжил дотор нь хүчил төрөгч явах тийм орон зайг бий болгодог ч юм уу гих мэтчлэн тий зүгий олвол сайхан үрээ цацаад ингээд цэцгийг ургаах орон зайг бий болгодог ч юм уу иймэрхүү үүрэгтэй байгаад байна л да. Тэг хүний үүрэг юу юм? Хүн ер нь юу хийж чаддгийг? Ерөөсөд нэг үгээр хэлвэл хайрлах л үүрэгтэй. Энерги тий энерги. Эрчмийн төвшөнд хайрлах л үүрэгтэй. Хайрлах хамгаалах хайрлах л үүрэгтэй. Хайр гэдэг дотор ч бүх юм багтчихж байгаа. Сайхан муухай бүх зүйлийг хайр болгоод анханасаа бүтээхдээ бид нар хайраар бүтээд буцахтаа хайраар буцаал тий бүх зүйл хайр гэдэг зүйл төр тогтож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө би хэр зэрэг хайрыг яг үнээр нь мэдэрч чадж байгаа хүн бэ гэдгээ миний дотор хэдэн хүн багтчихин гэдгээр хүн хэмжиж болох гэдэг. Тэгэнгүүт одоо өөр дээрээ ингээд эргээд бодохоор 20, 21, 22, 3 ч юм уу те ингээд би л ертөнцийн төв те гэдэг нэг үе барьж агаад хүүхэд төрүүлэхээр өө хайр чи юм биш юм штэ гэл ингээл ээжигээ ойлгоол ингээл бид нар нэг өөрөө мэдэрдэг штэ дахиад нэг хүүхэд төрүүлэхэд дахиад өөрөөр мэдрээд идэгтэй адилхан хайрыг ойлгоцсон гэж бодод явдаг бид нар хүнд дурлаж үзээд хүнд хайрлаж үзээд бүх зүйлээ бүх амьдралаа ингээ үлцэн амьдралаа зориулах амлалтыг тангаргыг өгөөд те өө энэ хайр юм биш те гэд ингээ цаашаа зогсчт юм. Гэтэл цаашаа эн чинь хязгааргүй тэлэлт байгаад ахаар тэр нөгөө далааны зөвхөн зах руу очиж нэг хөлөөд үрчээд өө хайрын юм бэ ингээ буцчихдаг болж тараад байхгүй. Тэгэхээр цаашаа ингээ бүр зоригтойгоор ороод би дотор хэдэн хүн багтааж чадах уу? Тэр багтах гадаа хүмүүс бүгдээрээ гэгэрсэн гоё хүмүүс байх уу? Өргөстэй хүмүүс байх уу? Бохиртой хүмүүс байх уу? Тэр бүгдтэй нөр дотор багтаагаад хайрлаад нөгөө чи хойлоо дөрвөн гадаа ярьсан шүү дээ тий. Турж ээж л өөрийгөө хайрлах гэдэг нөхцөлтэй. Тий, нөхцөл тавьж биш. Нөхцөлгүй хайрлах нь яг нөгөө ээжийн хайр шиг. Нөхцөлгүй хайрлах. Тэр зүйл нь тий. Тэгээ нөгөө талаасаа биднэрт нөгөө тийм амьдралыг тэнцэтгэх боломж байдаг. Хэрэв байгалыг ингээ ашиглахгүй бол бүх юм нь ургаал, моднууд нь хоорондоор ширэлдээл тий. Ан амьтан өсөж үржээл энэ тэрэн шиг нөгөө жамын дагуу зохицолтлогоо хийгээд байгаа газартаа тэр хайрыг үсгээд бүтээгээд тэнцүүлж явах. Тэгэхээр хайрлна гэлтэхээр ингээ бүх юмаа залан задгаа тавьчаал ингээд байх биш. Хатуу хайр, зөөлөн хайр, ямар үед нь хамжаархдах юм энэ тэргээд ингээд бас нэр явах надад болоо явчих юм л. Энэ өстө дуусчихгүй сэдв юм байна. Тий. За хоёлаа ерөнхийд нь миний асууна гэсэн асуултууд маань ингээд дуусж байна. Тэгээд ундрмаада одоо цагийг одоо өөрт нь болгоод яг дутуу хэлж одоо хэлий гэсэн зүйлүүд байна уу? Ярих гэсэн зүйлүүд байна уу? Тэрийг хэлээд өнөөдрийнхаа одоо зочны хөтлөгчийн үргийг ингээд дуусгая. Тэгээд ундрмаа маань сонсогч нартай хандаж хэлэх үг байна уу? Тэгээд цэвэр гэдэг сэдвийг ярьж байхаар би өнөөдрөөс нааш явж байхдаа бодсон. Өөрөөсөө асуусан.
цэвэр гэдэг сэдв ярих гэж юм. Би өөрөө хэр зэрэг цэвэр байна гэт те. Хэр зэрэг цэвэр болж байгаа юм бол гэд. Тэгээд хэрвээ бид нар юмд нөхцөл тавиад, шүмжлээд, гомдлоод уул нь ингээд тэрөөсөө бид нар одоо тэр хайрын төлөө төрсэн амьдраад байна гэдэг шүү дээ тий. Яг тэргээрээ байж чадах юм бол ямар ч тийм зовлон гэдэг зүйл рүү амьдрах гэдэг байхгүй. Мэдээж бэрхшээл юмнууд хүний амьдралд байна. Гэхдээ тэр зүйлийг ойлгож ухамсарлаж харах юм бол ер нь бол болох ёстой зүйл болоод байгаа. Болох ёстой зүйл болоод байгаа тий. Тэрийг нөгөө нэг илүү ингэж нөгөө нэг шороо наагаад идэг даваа материал шиг ч юм уу те соронц шиг ч юм уу өөр дөрөв хүлээж аваад байгаа нь битрийн дотоодод нэг асуудал байна. Тэрийгэ цэвэрлээд ах тусам ингээл хөнгөрөөл, тавираал, те уужуурал, амьсгал уужин болоод тархитлагаа амраал ингээд ирж байгаа. Тэгээд юу гэдгийг жишээ нь би ингээд өмнө нь тийм айгу сэжигч байгаад дтгсэн. Тэг ингээд бохир аяга хараал, уугаал ч юм уу те тэнд нойлмол дөрөөл ингээд сэжиглээл хомготл очдөг. Тэр ч бол нэг вирусын юм хэлээ л дээ тий. Гэхдээ нөгөө ингээд кодлцсон, далд хумсартай кодлцсон, би сэжиглэхэр шууд хомходлоод өгдөө гэдэг. Тэгээд энэ одоо эргээд харсан чинь би ямар ч бохир нөхцөлд орсон, ямар ч халтраа янд мадгуусан хомхоо долоохгүй болчихдог. Долоох нь яах нь гэд бодохоор долоо. Тэгэхээр энэ дээр нөгөө ингээд бид нар бохир байх тусам өөрийгөө жижигсгээд илүү сөрөг юм дээр төвлөрөөд тэр сөрөг юм нь илүү дэлгэрээд байна. Цэвэрлээд өөртөө ажиллаад ах тусам эерэг эрчим томроод ахаар жижиг шатжиг юмнууд дээр анхаарал хандхаа болоод тэрхэр тэнд нэг тийм энерги уйлууд нь үйлчлэгээ болоод ирж байгаа юм шиг тий. Илүү хүчтэй болчих тийм ээ. Тий. Тэгэхээр чинь нөгөө өнгөц харагдаж байгаа байдалд ярьж штэ тий хомходлох гэдэг. Дотоодод яг энэтэй адилхан хүч тэлэлт юмнууд орж ирэх боломжтой. Тэгэхээр нөгөө ерөөсөө юу гэдгийг цэвэр болох гээд байгаа энэ цаад зорилго нь өөрийнхөө мөн чанар дээр хүний мөн чанар дээр очих гээд байгаа. Хүний мөстэй байх гээд байгаа. Амьдралын утга учирыг мэдрэх гээд байгаа. Бүх юм ухаарлал юм биш үү? Миний зовоод байгаа ч ухаарлын төлөө юм байна. Миний жаргаад байгаа ч ухаарлал юм байна. Жаргалдаах юм байна, зовлондаах юм байна гэх тээ. Тэгж харах юм бол ухаарлал гэдэг зүйлээр тооцоо хийгээл карта уншуулаад хайр гэдэг мөнгө орж ирээл. Тийм үү те? Одоо юу гэдгийг ерөөсөө тийм хайр ухаарлал хоёр бидний гол зүйл. Баруун зүүн гар хоёр, зүрх тарих хоёр гэдэг ч юм уу. Тэгж ойлгох юм бол мөн чанар дээр очихын тулд энэ тухгүй байдлуудаас салахын тулд бид нар цэвэр гэдэг зүйл рүү ухамсарын түвшинд тэмүүлэх ёстой. Карьерийн төлөө, амжилтын төлөө, аз жаргалын төлөө бид нар зорилго тавиад тэмүүлж байгаа шиг дотоод хөгжлийн түвшинд, ухамсарын хөгжлийн түвшинд хүн цэвэр байхын төлөө, тэр цэвэр мэдрэмжийг авдаг байхын төлөө тэмүүлэх ёстой болчих. Цаанаасаа. Тэмүүлэх ёстой. Тэгэхээр тийм мэдрэмжтэй байгаа хүмүүст бол одоо цэгцээ уншсан, магадгүй цэгцийн сургалтандаа суудсан, дотоодоо анардад өөртөө ажиллаад бичиглээд тодорхой хэмжээний төвлөрөл аваад анзаараа сурсан хүмүүст бол цэвэр гэдэг сургалт тохиромжтой дараагийн түвшинд орж ирж байгаа гэсэн үг. Тэгээд хизээ хийх үү, хизээ хийгдэх юм бол гэдэг ерөөхдөө анардаад өөрийгөө сонсож байгаа болоогүй гэж явж байгаад одоо болцсон юм биш үү гэдэг мэдрэмж ингээ хийгдэж байгаа учраас бас орж ирэх хүмүүс нь ч гэсэн тийм мэдрэмжтэй хүмүүс ирж байгаа. За баярлалаа нэстэ урилга хүлээж аваад хамт ярилцсан сайхан байлаа. Талархлаа. Баярлалаа. За өнөөдрийн подкастт та бүхэн хамт байсанд үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ подкастын одоо бүх ярьсан зүйлийг тунгаагаад бодоод явах юм бол та бүхэн бас амьдралаас өөрийнхөө ухамсараа дотооддоо цэвэр байх бүхрэн боломжтой. Харин үүнийг ашиглаад ингээд хийх жоох асуудал гараад ч юм уу асуух зүйлүүд байгаад тодорхой чиглүүлэг зүйлүүд хэрэгтэй бол ундрмаагаасаа сургалтаа аваад өөр дээр ажиллах бүрэн боломжтой байх нэ. За баярлалаа. За тэгээ бүх хүмүүст хайр хүсье. Хайрлагдах болтугай. За баярлалаа.